За 7 дугаар сарын номын хасантай хүмүүсийн өдөр тутмын амьдрал ямар байхыг харцгаая. Ерөнхийдөө бол бархас цагаад гарыг номын ордыг иргэшээдэг шүү дээ. Тэгээ тиймээс бархас цагаад гарыг нэг ор дээр ойролцоогоор 1 жил орчим байрладаг. Тэгэхээр бусад ордуудыг бодвол ном болон матар, хумах, загсан ордны хүмүүсийн ингээд амьдралдаа туулах сэдвүүд нь илүү урт хугацаанд байдаг гэх юм уу? Нэг сэдв дээр нэлээд удаан анхаардаг төрлийн хүмүүс байдаг. Одоо жишээлбэл Gemini, Virgo байх тохиолдол тий Арслангийн орд ч юм уу байх тохиолдол нэг сар болгон за дунджаар 1 сард л нэг сэдв нь өөрчлөгдөж байдаг. Яагаад тэгэхээр тухайн өөрсдөө нэрхшээх гаригууд нь хурдан хөдөлдөг учраас. Харин бархас сайд гарыг болохоор номуудын хувьд бол бархас сайд гарыг яг нэг жилээр ордоо нүүдэг учраас номуудын одоо төвлөрөх сэдв нь өөрсдөө нь хүрээлэх орчин нь яг жилээр солигдож өөрчлөгдөж байдаг. За одоогоор бол бархас сайд гарыг 8 дугаар хаусаар зочилсан байгаа. 8 дугаар хаус нь яг юу вэ гэхээр хамтын өмч шүү дээ. Маш олон зүйлсийг өөртөө агуулж байгаа. Хамтын өмч, өөр зээл, эсвэл санхүүжилт гих мэтчлэн одоо өөр хүнээс хамааралтай санхүүгийн асуудлуудыг тэлж өгөх тийм жил өрнөж байгаа. Дараа жилийн 6 сар хүртэл магадгүй та санхүүжилт авах, эсвэл ямар нэгэн зээл авах ч юм уу те. Эсвэл өөр бусад хүмүүсийн мөнгөтэй харилцах үйл хэрэгүүдийг хийх тийм үе эхэлсэн байгаа. 8 дугаар хаус нь мөн залхуурлын хаус гэж бас үздэг. Залхуурах эсвэл нэг бол бүр улам автаж донтох хандлагыг үүсгдэг бас байх боломжтой. 8 дугаар хаус дээр бархас сайд гарыг ирснээр таныг ингээд гүн бодолд автуулаад ингээд нэг юм ингээд хийх ёстой гэж ингээд бүр амар дотроо бодоод байгаа хэрнээ би хөдлөхгүй байгаа ч юм шиг тийм мэдрэмж угаас төрүүлж магадгүй. Гэтэ энэ нь зүгээр таны дотроо ингээд нөгөө энерги жоохон хадгалж агаад тэгээд пүф гэж нэг дэлбэлж гаргаж ирэх тийм хүслийг илүүхээр эрчимжүүлж байгаа болов уу гэж бодож байна. Энэ 1 жилийн хугацаанд Sagittarius асценденттай хүмүүс одоо илүү нууцлагдмал байх хандлага эрчимжиж байгаа байж магадгүй. Эсвэл илүү дотогшоогоо хандлага үүсэж эсвэл дотоод мэдрэмжүүдтэй илүү анхаарж байгаа ч юм уу те. Бусдыг жоохон шууд итгэлгүйгээр хардаж те эсвэл одоо илүү анализ хийж илүү гүнзгий харахыг хүсэж байгаа. Илүү одоо альва юмсын гэгээлэг тал гэхээс илүү сүйдэртэй тал руу илүү их төвлөрж байгаа тийм жил болж өнгөрч байгаа юм магадгүй. Энэ хугацаанд бол сэтгэл санааны асуудлуудаа цэгцлэхтэй одоо траума мэтэр хүлээж авдаг зүйлстэй хүлээн авч одоо эмчлэх ч юм уу тий өөрийгөө ангаахад тохиромжтой жил болж өрнөж байгаа гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр Jupiter гарагт нь эерэг таатай нөлөө авчирдаг учраас хичнээн сөрөг муу гараг дээр муу хаус дээр ирсэн ч гэлээ өөрийнхөө хийх ажлыг бол эерэг таатайгаар тэлж байгаа учраас тийм ээ. За өөр тохиолдолд номын асценденттай хүмүүс илүү зүн совингоо хөгжүүлэх жил болж магадгүй. Дотоод одоо далдыг харах чадвар чи илүү сайжирна гэж бас хэлж болох юм. Эсвэл бас бэлгийн харилцаа, секс мекс ч юм уу одоо юу дэгүүлээ 8 дахь хаус чинь тийм нууцлаг үйл хэрэгүүдийг бүгдийг өөртөө агуулж байгаа учраас тэдгээр нууц үйл хэрэгүүд нь илүү ихсэж тэлэх мөн боломжтой жил бас өрнөж байгаа шүү. Одоо жишээлбэл гэтээ номын асценденттай хүүхдүүд ч бас байгаа шүү дээ. Тэгэхээр номын асценденттай хүүхдүүдийн хувьд харах юм бол энэ хугацаанд өвдөхөөс сэргийлэх хэрэгтэй. Хууч өвчин сэдрэх ч юм уу эсвэл ямар нэгэн өвчнөөс сэргийлж өөрсдөө анхаарахад ер нь илүү төхгүй. За ерөнхийдөө номын асценденттай хүмүүс цаашдын 1 жил бол өөрсдийн эрүүл мэнд хууч өвчин сэдрэхэд бол бас анхаарах хэрэгтэй шүү. Юмыг яаж мэдв те 8 дугаар хаус чинь бас мууч байж болдог, сайн ч байж болдог. Ер нь их содон хаус учраас. За 7 дугаар сарын тухай ярьцгаая. Сая бол маш ерөнхий ярьчихлаа. 7 дугаар сарыг ярих юм бол онцгойлон бархас сайд гарыг ямар нэгэн гарагтай аспект үүсгэхгүй байгаа. Гэхдээ ямар анхаарах нэг хэд хэдэн өдрүүдийг анхааруулж хэлье. 4-өөс 7-ны хооронд гэмтэж бэртэх эрсдэлтэй байгаа учраас энэ үед эрүүл мэндэд жоох анхаарах хэрэгтэй. Учир нь яг энэ үед Тэнгэрийн ван гарыг
7 дугаар хавас руу нүүж байгаа. 6 дугаар хавасаас 7 дугаар хавас руу нүүж байгаа гэдэг чинь одоо өвчний хавасаас хамтын харилцааны хавас руу нүүж байгаа байгааз тийм учраас гинт байдлаар өвдөх унаж гимтэх ч юм уу тийм асуудлууд үүсэж магадгүй учраас анхаарал болгоомжтой байгаарай. Яг энэ Уранус ордоо нөх үеэр. Яагаад тэгэхээр Уранус одоо 18 оноос хойш 25 он хүртэл таны 6 дугаар хавас дээр байрлаж маш ажил мэргэжил өдөр тутмын рутин, дадал зуршил, эрүүл мэндийн асуудлууд дээр гинтийн огцон өөрчлөлтүүдийг авчирсан гариг шүү дээ. Тэгээд сүүлийн 1-2 сар бол ялангуяа Уранус яг жоохон 29, 28 болон 29 градус дээр жоохон эмзэг онцгой дэгрий дээр ирж нумын асанантай хүмүүсийн эрүүл мэндийг нэлээд муутгасан. Ялангуяа өнгөрсөн нумын ордын сартаа үеэс тэргэл сартаа үеэс хойш асар олон нумын ордын хүмүүс өвдсөн байлээ. Тэгэхээр эрүүл мэндээ анхаарч ер нь тэнхэрхтэй төвлөрөх хэрэгтэй үе юм шүү. Ер нь бол 7 сарын энэ 4-өөс 7-ны хооронд болгоомжлоорой. За тэгээд 7 сарын 8-наас 10-ны хооронд болвол санхүүгийн хувьд гинтийн зарлага гаргах бус хүмүүстэй үйл ойлголцол үүсэж муудалцах эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой байхыг хүсье. Таны одоо хийж байгаа зүйлсийг дуусгах ямар нэгэн нөхцөл байдлыг ингэж дуусгах эсвэл өөрийгөө жоохон үгүйсгэх мэдрэмж төрөх ч юм уу эсвэл та одоо ямар нэгэн ажил хийж байгаа бол хийж байгаа зүйл чинь project чинь дуусах эсвэл хурдан дуусаасаа гэж бодох ч юм уу. Эсвэл одоогийн байгаа нөхцөл байдал чинь ямар нэгэн байдлаар гэж цэгцрээд хаалгаа хааж байгаа тэм нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Харин өөр тохиолдолд бол урд өмнө хийж үзээгүй зүйлстэйгээ харьцах, урд өмнө хийж үзээгүй танил биш шинэ зүйлстэй нүр тулах үе байж болно. За 7 сарын 13-нд санчирга ариг судалгаанд орж эхэлнэ. Тэгэхээр энэ үед ялангуяа ямар нэгэн асуудал нь жоохон төвөгтэй, асуудалтай, удаашралтай, жоохон хязгаарлагдмал болж магадгүй. Нэг ялангуяа санхүүгийн нөхцөл байдал шинжлэгдэнэ, өөрчлөлт тохиох боломжтой. За мөн 4-р хавасын сэдвийг харцгаая. 4-р хавас нь гэр бүл, өндөр сугсаа, оршин суудаг газар, үйл хөдлөх хөрөнгө, эсвэл таны ажилладаг ямар нэгэн влог, YouTube хаяг, аккаунт, өөр одоо юу гэдэг пэйж бас байх боломжтой. Эсвэл хувийн бизнес эрхлэгчдийн хувьд өөрсдийнх нь ажлын газар нас байх боломжтой. Тэгэхээр 4-р хавасын сэдвийн хүрээнд 7-р сарнаас ямар байхыг ажиглацгаая. Гэхдээ нумын асанантын 1-р хавасыг одоо бархав сайд гарыг иргэшээдэг тийм ээ. Гэхдээ бас 4-р хавас нь загасны орд байдаг учраас мөн адил 1 болон 4-р хавасын иргэшигч нь адилхан бархав сайд гараг байдаг шүү. 7 сарын 4-өөс 7-ны хооронд гэр бүл оршин суудаг газар ямар нэгэн эд зүйл эвдрэх ч юм уу эсвэл гэр бүлийн уур амьсгал жоохон таагүй, тухгүй байж бас магадгүй. Эсвэл гэр бүлийн гишүүн өвдөх, гэмтэх гэх мэтчлэнгээр ямар нэгэн асуудал бас үүсэж магадгүй учраас яг энэ үеэр энэ хэд хоног бол болгоомжлох хэрэгтэй. Нэг ялангуяа энэ яг Уранус ордоо нөх үе учраас гинтийн асуудлууд бас нэлээд гарч магадгүй магадлалтай үе юм шүү. 13-наас 15-ны хооронд бол гэр бүлийн гишүүдийг анхаарах, халамжлах, гэр бүлийн сэдвийн хүрээнд илүү хариуцлага үүрсэн, төвчээр шаардсан, жоохон хүнд хэцүү зүйлсийг даван туулах хэрэгтэй тэм цаг үе болж өрнөх боломжтой байна. За 21-ээс 23-ны хооронд бол гэрт танил биш нөхцөл байдал үүсэх, хин нэгэн ирэх ч юм уу эсвэл ямар нэгэн эд зүйл оруулж ирэх, эсвэл гэр бүлийн дотоод хэргийн хүрээнд бусдад зарлан тунхаглах, эсвэл манад ийм болж байгаа шүү, тийм болж байгаа шүү гэх мэтлэнгээр ил болох хин гэрлэгч байгаа шүү ч юм уу ямар нэгэн байдлаар тэр нь бусдад гэр бүлийн дотоод хэрэг нь бусдад ил болох нөхцөл байдал үүсэх боломжтой байна. Ерөнхийдөө гэхдээ эдгээр үйл хэрэгүүд нь тийм амар сүртэй бол биш. Ялимгүй жижигхэн жоохон бараг мэдрэгдэхгүй ч магадгүй гэдгийг санаарай. За 7-р хавасын эрхшээгч бол Буд гараг. За нумын ордын 7-р сарын хувьд хосын харилцаа болон түншлэл альва бүх төрлийн нэг харилцаа, гэрээ хэлцээр гэх мэт сэдвүүд нь ямар байх тухайг 7-р хавасаас бүгдээрээ харцгаа.
За 7 сарын 5-нд сугар гараг таны 7 дугаар хаус руу нүнэ. Энэ нь хосын харилцаа болон бүх төрлийн нэг харилцаанд гэрээ хэлцээрт эрэг таатай боломжуудыг бүрдүүлж өгнө. Гэхдээ уулз мөхцөө санчир гарагийн нөлөөг авна. Санчир гарагийн нөлөөнд тухайн харилцаанд тухайн хийх гэж бүх гэрээ хэлэлцээр уулзалт нь ямар нэгэн байдлаар жоохон дахин тунгааж шалгах шаардлагатай ч юм уу эсвэл жоохон удаашралтай жоохон илүү нухастайгаар харж байгаа тий. Одоо шууд нэг үерхээр хэрвээ шийдэггүй жоохон хоёлаа бодож үзье жоохон болох нь үерхэж болох нь болохгүй нь гэрээ хийж болох нь болохгүй нь гэдгийг одоо шүүж тунгааж жоохон боддоор харж завсарлага авах үе байх болно. Тэр нь одоо 7 сарын 5-аас 10-ны хооронд бага зэргийн харилцаа нь удаашралтай илүү жоохон даван туулах сэдв асуудалтай шууд жоохон урагшгүй байна гэсэн үг шүү. Ер нь бол яг гэхдээ суур гараг нэгэнтээ 7 дугаар хавцаар ороод ирсэн учраас харилцаа мэдээж эрэг таатай ерөнхий уур амьсгал бол байгаа гэдгийг санаарай. За 7 сарын 18-нд бууд гараг арслангийн орд дээр буцах хөдөлгөөнд орно. Retrograde хөдөлгөөнд орно. Үүний зэрэгцээ сугар гарагтай уулз. Сугар гарагтай sextile aspect үүсгэн. Энэ үед чухал уулзалт, чухал гэрээ хэлцээр хийх үе байж магадгүй. Хосын харилцааны хувьд ямар нэгэн сорилт, саад бэрхшээлтэй тулгарах цаг үе учраас хосуудад бол анхааруулах цаг үе байж болно. Нумын асайнанттай хүмүүсийн 7 дугаар хаусыг эрхшигч нь бууд гараг байдаг учраас жилд 3 удаа дор хаяж харилцаа нь ямар нэгэн байдлаар сорилттой, ямар нэгэн асуудалтай тулгарч байдаг. Тэгэхээр энэ цаашдын 7 сарын 18-наас эхлээд 3-7 хоног бууд гараг retrograde хөдөлгөөнд орох хугацаанд гэрээ хэлэлцээр болон уулзалт цуглаан хүмүүстэй харилцах харилцаа мөн хосын харилцаанд дараагийн шат руу левел ахих тийм өөрчлөлтийн цаг байх болно гэдгийг санаарай. Мөн хуучин харилцаанууд эргэж ирэх ч юм уу харилцаанд сэргэх X-тэйгээ буцаж нийлэх гэх мэтлэн үйл хэрэгүүд үрдэж бас юм магад. 7 сарын 22-ны аспект бол таныг уулзж байгаагүй хүмүүстэйгээ уулзах, шинэ хүмүүстэй танилцах, таныг хүрээлэх орчинд олон хүмүүс гарч ирж жоохон замбраагүй уур амьсгал бүрдүүлэх нөлөөтэй. Магадгүй энэ нь өөр төрлийн ажлын хамтрагч эсвэл гэрээ хэлэлцээр хийх асуудалтай холбоотой байж болно. Сугар гараг хойд занглаатай уулзахын зэрэгцээ мөн адил ангараг гарагийн нөлөөг авч байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ хугацаанд олон хүмүүстэй уулзахад тэр хүмүүс дунд ямар нэгэн таны дургу хүргэх хүн ч юм уу эсвэл зарим нэг хүнтэй та муудалцах, үйл ойлголцох, ер нь хил ам үүсэх хадлага айгүй их байх боломжтой тул бас нэгэн зэрэг болгоомжлох хэрэгтэй. За 20 дугаар хаус буюу нумын ордын, нумын асцендентийн амжиргааны зардал, хувийн санхүү, мөнгөний асуудлыг 7 дугаар сарын турш ямар байхыг ерөнхийд нь ажиглацгаая. За 7 сарын 6-нд санчир гараг сугар гарагтай sextile aspect үүсгэнэ. Тэгээд энэ нь 5-наас 10-ны өдөр хооронд үйлчлэнэ. Энэ нь санхүүгийн хувьд эрэг таатай нөлөөтэй. Ямар нэгэн байдлаар орлого орж ирэх, эсвэл ямар нэгэн мөнгө олох боломж нэгдэх, эсвэл танд үйлчлүүлэгч нэмэгдэх гэх мэтлэнгээр санхүүгийн хувьд таатай байна. Өөр тохиолдолд бэлэгсэлт авах ч юм уу эсвэл амттай хоол идэх, зур цагийг зугаатай өнгөрөх, өөрийнхөө дуртай зүйлд мөнгө зориулах гэх зэргээр бас нөлөөлж магадгүй. За 7 сарын 13-нд санчир гараг мөн адил ухрах хөдөлгөөнд орно. Тэгээ санчир гараг нь мэдээж та бүхний хоёрд мөнгөний хаусыг захирагч. Тийм учраас таны мөнгө олох хандлагад арай нэг өөрчлөлтүүдийг авчрах болно. Ажлаас олох ч юм уу мөнгө олох аргууд нь өөрчлөгдөх ч юм уу. Эсвэл таны мөнгийг зарцуулах хандлагт чинь айлуу ихээр өөрчлөлтөөр нөлөөлөх боломжтой. Гэхдээ ер нь мөнгөний асуудлаас үүсгэж магадгүй. Өөр тохиолдолд өөр орлогын их үүсвэртэй болох мөн боломж нэгдэх ч юм уу хэрвээ таны одоо өөр шинэ бизнес хийж эхлэх гэж байгаа бол тэдгээр зүйлсээ одоо бодцсны эцэст жоохон хэрэгжүүлж эхлэх ч юм уу. Гэтэ бууд гинэ. Гэтэ гаригууд ухарж байгаа хооронд бол ямар нэгэн шийдвэрийг баттаа гаргахаас илүүтэйгээр илүү бодож судлаж жоохон болгоомжтой хөдлөх шаардлага гардаг. Гэтэ бүр зүгээр суу гэж бол хэлээгүй. Зүгээр ерөнхийдөө бол үр дүн нь яг RX дууссаны дараа гарч ирдэг учраас яг retrograde үеэр ер нь бол зүгээр
За нэг иймэрхүү юм болж байгаа юм да гэд аажмаар болгоомжтой хөдлөх хэрэгтэй шүү. 7 сарын 24-нд санчир гарыг нарны нөлөөг аван нартай гурвалжин аспект үүсгэн. Тиймээс энэ үед бол их хэмжээний мөнгө зарлага гаргах эсвэл үнэтэй зүйл худалдаж авах байдлаар нөлөөлөх боломжтой. Умын асцендентийн 10 дугаар хавьс олох охины ор дээр одоогоор ангараг гарыг ирсэн байгаа. Энэ нь сүргээр харах юм бол ажил мэргэжил нийгмийн харилцааны сэдвийн хүрээнд маш их үйл ойлголцол үүсэх, ажлын хүмүүстэйгээ муудалцах ч юм уу те нийгмийн харилцаанд жоохон хийх хандлага үүсгэх боломжтой ч сайнаар харах юм бол нумын асценденттэй хүмүүс хамаг энерги өөрийн карьер ажил мэргэжилтэд зориулж байна. За 7 сарын 18-нд бууд гараг ухарна. Бууд гараг ретроград хөдөлгөөнд орсноор ажил мэргэжлийн хувьд ямар нэгэн шинэ нөхцөл байдал үүснэ. Магадгүй энэ үед чухал мэдээ сонсох ч юм уу, эсвэл чухал мэдээ дамжуулах, эсвэл ямар нэгэн бичиг цаастай холбоотой, харилцаатай холбоотой үйл хэрэгүүдийг хийх үе байж мөн болно. 7 сарын 18-нд мөн адил сугар гарагийн нөлөө хамт давхар орж ирэх учраас магадгүй энэ мэдээ нь тийм ч бас муу биш, эерэг таатай мэдээллүүд бас байж болно. Ажилтай холбоотой шинэ санаа, шинэ мэдээнүүд ирчимжнэ. Эсвэл ажил мэргэжилтэй холбоотой чухал томилолтоор явах, эсвэл маркетинг хийх, уулзалтууд хийх, ойрын аялалд гарах маягаар ингээд хөдөлгөөнд орох, ийш тийшээ явах байдлаар мөн нөлөөлөх мөн боломжтой. Магадгүй зарим хүмүүс энэ үед шинэ прожект эхлэх тийм үү, шинэ төсөл, шинэ ажил эхлүүлэх үе байх болно. За тэгээ 7 сарын 21-нд 10 дугаар хавс дээр байгаа ангараг гараг хойд зангилаатай уулзна. Хойд зангилаатай уулзах нь 14-өөс 27 өдрийн хооронд нөлөөлнө. Энэ хугацаанд ямар нэгэн хийж байгаа ажлаа яг тэр үед дуусгах дедлайн нь 7 сарын 21 ч юм уу те. Яг энэ үед ямар нэгэн ажлаа дуусгах шаардлагатай, эсвэл өөрөө ингэж тэр хүртэл заавал дуусгана гэж жоохон яарж өөрийгөө сандаргах те. Эсвэл жоохон өөрийгөө шахаж өгөх тийм байдлаар нөлөөлж магадгүй. Эсвэл зүгээр л ажил нь энэ үед дуусна. Ямар нэгэн төсөл нь. 7 сарын 23-нд ангараг гараг, сугаар гарагтай дөрвөлжин аспект үүсгэн энэ хугацаанд ажлын газрын хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж гарах юу гэдэг вэ? Амтаа тоол идэж хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэхтэй тиймэрхүү байдлаар нөлөөлж магадгүй. Харин эсвэл өөр бусад хүмүүстэй уулзаж гэрээ хэлцээр хийж хурал цуглаан хийх гэх мэтээр нөлөөлж бас магадгүй. За 7 сард өрнөх хамгийн чухал үйл хэрэг бол Uranus and Gemini. Тэнгэрийн ван гараг 7 дугаар хавс руу нөх болно 7 сарын 7-нд. Энэ нь цаашдын 8 жилийн турш 7 дугаар хавс дээр байрлахыг илтгэн. Өнгөрсөн 2018 оноос хойш Тэнгэрийн ван гараг Uranus таны 6 дугаар хавс дээр ирж ажил мэргэжил, эрүүл мэнд, дадал зуршил, рутин гэх мэт сэдвүүд дээр маш огцом гинтийн хандлагыг ирчимжүүлж байсан. Харин энэ өнгөрсөн 8 жилийн хугацаанд та гинтийн байдлаар өвдөх ч юм уу, эсвэл гинтийн байдлаар ажлаасаа гарах, эсвэл гинтийн байдлаар ажилд орох гэх мэтлэнийг биччихлэн үйлдэлүүдийг давцсан байх боломжтой байна. Харин одоо 7 дугаар хавс руу Uranus орсноор таны бүх төрлийн нэг харилцаа, хосын харилцаа, гэрлэлт, түншлэл, хамтын ажил гэх мэтчлэн бүх төрлийн харилцааны асуудлууд дээр маш огцом гинтийн байдлаар нөлөөлнө. Тэгэхээр Uranus 7 дугаар хавс дээр орж ирсээр та ямар нэгэн гэрээ хэлцээрийг цуцлах ч юм уу, эсвэл ямар нэгэн гэрээ хэлцээр хийх болно. Эсвэл хостой болно, эсвэл хосоосоо саална гэх мэтлэнгээр таны хамтын романтик харилцаа, гэрлэлт гэх мэтчлэн бүх төрлийн нэг харилцаанд цаашдын 8 жилийн турш Uranus-ийн нөлөөг авсаар байх болно. Мөн 7 дугаар хавс нь харилцаа холбооны хавс бөгөөд мөн өөр орчныг хэлдэг. Дасал олоогүй орчин, өөр бусад надаас өөр танихгүй өөр хүмүүстэй өөр орчин руу гинтийн байдлаар очиж нүүхэж дасан зохицох шаардлага гарах ч юм уу. Эсвэл огцом аялалд гарах байдлаар нөлөөлж бас магадгүй шүү.